За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За амига постыг оруулж авчихгүй байгаа. Би солгоо хоолойтой биш гэдэг цахим ангийн сургалт маань бүртгэл ихэлсэн байна. За тэгэхээр энэ сургалт юугаараа онцлог юм бэ гэхээр өөрийгөө би солгоо хоолойтой гэж боддог хүмүүс байвал чимээгүйхэн шиг хүмүүс дуулахаар караокед хамт олноороо орохоор эсвэл хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэхдээ эсвэл ханыхаа баярт өдөр баяр хүргэж хүмүүс гэр бүлийнхэн дуулж хахад чимээгүйхэн ганцаархнаа инээмсэглээд сууж яадаг. Тэр хүмүүст зориулсан сургалт байгаа. Тэгэхээр сургалтын маань нэр болохоор зэрэг би солгоо хоолойтой биш. Тэгэхээр энэ яагаад би тэгж нэрлсэн бэ гэхээр багш нь яаж зөв дуурах, яаж өнгөө олох, яаж өөрийнхөө солгоо хоолойтой гэж одоо бодсоор ирсэн хүмүүсээс сонссон тэр одоо траумагаа яаж арилгах тэр бүхнийг зөвлөөд тэгээд дуудуулах аргыг нь зааж өгөх юм аа. Тэгээд энэ сургалт маань болохоор VIP ганцаарчилсан сургалтаас өөр. VIP ганцаарчилсан сургалт болохоор 50 минутаар тэгээд 7 хоног тогтмол цагт тэгээд зөвхөн одоо тэр хүнийхээ боломжтой цагаар нь багштай хоёулаа яг ярилцаад тэгээд хоёулаа зөвхөн одоо багш зөвхөн тэр хүнд зориулж цаг гаргадаг ийм сургалт байгаа. VIP ганцаарчилсан сургалт болохоор харин энэ сургалт маань болохоор зэрэг багш цахим ангийн хаалттай групптэй багшаа хичээлээ оруулаад видео бичлэгээр хичээлээ оруулна. Тэгэхээр шарнар маань болохоор зэрэг багшийн заасан зүйлийг сураад давтаад багштай даалгавраа өгч явуулах ийм сургалт байгаа. Тэгэхээр зэрэг надаас дэлгэрэнгүй мэдээлэл авах хүмүүс болохоор зэрэг багшаа би солгоо хоолойтой биш гэдэг ангийг сонирхож байна гэж бичээрэй. Хэрвээ ганцаарчилсан VIP сургалт авахыг хүсэж байх юм бол VIP маань бол цаг үрээд авъя гэж яа. Тэгэхээр зэрэг багш ангийнхаа одоо групп дотроо бичлэгээ оруулаад тавьчихдаг учраас одоо дуртай цагтаа хэдэн ч удаа хичээлээ одоо сурч болно. За тэгээд сургалт ер нь бол солгоо хоолойтой гэж өөрийгөө бодно гэдэг бол ерөнхийдөө дандаа дутуугийн мэдрэмжтэй байдаг. Хамгийн одоо санууштай, бодууштай зүйл нь үр хүүхдүүд ер нь бол манай аав солгой, манай ээж солгой, тийм болохоор би ч гэсэн солгой гэдэг. Тэгээ үе удам дамжаад одоо тэр зүйл яваад байдаг. Гэтэл яг үнэндээ одоо 2050 он гэхэд одоо хамгийн хай зэрэглэлийн ажил мэргэжил юу болох вэ гэхээр зэрэг дуучин, жүжигчин, урлагийн мэргэжлүүд болоод сэтгэл зүйч байх юм аа гэж номон дээр бичигдсэн байсан. Дуутай, хөгжимтэй дуулж чаддаг байх нь бол маш чухал бөгөөд хүүхдүүдийнхээ ирээдүйд ч гэсэн одоо миний аав, миний ээж дуулдаг, би ч гэсэн дуулдаг. Дэлхийн хаач одоо өөртөө итгэлтэй байх ийм маш чухал зүйл байгаамаа. Тийм болохоор та бүхнийг би солгоо хоолойтой биш гэдэг сургалтанд урьж байна. Хэрвээ та өөрийгөө солгоо хоолойтой гэж боддог бол багштай итгээд багшийнхаа заасан зүйлийг давтгал юм бол та солгоо хоолойтой биш. За баярлалаа. Амжилт хүсье.